Хэрвээ чи Японд нэдэг Японд аялахыг хүсэж байгаа бол миний санал болгож байгаа шинэ Хоккубао гэд энэ газар руу заавал очиж үзээрэй гэж хүсэж байна. За энэ газрыг жоохон танилцуулъя гэж бодож байна. Ерөнхийдөө очиж үзээгүй хүмүүст болон Японд ирэх гэж байгаа хүмүүст за Японд солонгосчуудын гудамж гэж ярьдаг. Энэ нь болохоор бүхэл солонгос бараа бүтээгдэхүүн, хоолны газрууд, солонгос дэлгүүрүүд гэд бүгд идэг. За гоё солонгос хоол идэхийг хүсвэл солонгос дэлгүүр ороод солонгос хүнсийг авч олно. Мах, кимчи, кофе гэл ерөөсөө энэ дэлгүүрүүдэд солонгост идэг бүхэл бараанууд идэг. За тэгээд энэ дэлгүүрт ороход бас нэг надад маш их таалагддаг юм нь болохоор мэдээж халуун ногоотой гоймонгоос гадна махнууд нь маш гоё хэрчээд хийцэн байдаг. Олон төрлөөр идэхэд шууд бэлэн. Тэгээ бид болохоор бас булууны ясыг амар их чанж иддэг шүү дээ. Энэ бүр булууны яс янз янзаараа айгүй гоё бэлдээ тавьсан байдаг. За шууд аваад чанахад бэлэн. Махнууд гахаа, дахиа, өхөр гэд бүх төрлийн махнуудыг маш гоё хэрэглэхэд бэлэн болгоод солонгос хоол хийхэд бэлэн болгоод бас тавьсан байдаг. Энэ ардаа бүр гахааны шир за чанаад идэхэд маш гоё болдог. За тэгээ цаашаа явах юм бол тэгээ бүхэл төрлийн хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд бас энд байдаг. Шууд хэрэглээд халаагаад идэхэд бэлэн гэсэн үг. За энэ бүр бэлэн хоол нод за хуушуур гиз дотор энэ бүр бид идэхийг хүсдэг те гиз дотор өхөр гахаа гэд гиз дотроо дийлэг бөөр бүгдээсэн. За ийшээ болохоор мэдээж солонгос хоол нь кимбаб бүр амар гоё амттай. За энэ болохоор солонгос хоолны газар. Мэдээж Хоккубад солонгос хоолны газрууд маш олон төрлөөрөө байдаг. Нэг гудамж бүхлээрээ ерөнхийдөө солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хоолны газруудтай. За тэгээ солонгос бараа зардаг. Амт нь бол бүр үнэхээр яг солонгос тавьсан юм шиг амтыг та мэдрэх болохоор ийшээгээ заавал очиж үзээрэй гэж санал болгомоор байна.